Netflix-ийн дахиад л Азийн улс орнууд өрсөлдүүлэх тэр шоугаа хийсэн юм бэлээ. Манын дотор Нямбатар дарга цагаан сараас өмнө огцрон гэсэн яриа яваад байсан үнэн юм болов. Гэтэл бол маш их хэмжээний ингээд татвар төлдөгөө гэсэн чинь бидний төлсөн мөнгнөөс буюу одоо улсын төсвөөс одоо эдгээр ингэж аялал цугаална гэж үгс үгээд юм бэ. Гадуур луурын асуудал бүр маш их байна. Дуурхуй эмч гэдэг нэрээ болоод дуурхуй онлайн шоп гэдэг нэртэй болоо. Их сайхныг одоо ингэж яач харуулаач ингэ сайхан гэж хийн юм бэ гэд хүмүүс маш их тэгж хандж байгаа нь бол харагдаад байгаа. Сайн хөр хүмүүс минь бүгдээрээ шинэхэн бичлэгээрээ уулзж байна. За энэ удаагийн бичлэг дээр хэдүүлээ маш чимэг ховж үүдийг ярих болно. Яагаад ингэж нэрлэж байгаа вэ гэхэлэр яг сүүлийн үед одоо гарч байгаа те маш жижиг юм яригдах ховж үүд гарч ирээд байгаа. Тэгээд хэдүүлээ эхнээс нь ахуулаад дис дараатаагаар яриад явцгаая. За үүнээс гадна та хэд маань аялын дататай eSIM хайж байгаа бол Unisim цэг юмнаас аваарай. Тэгээд гадагшаа ажиллаарч тэр аялаарч тэр явхад маш их хэрэг болдог зүйл байгаа. Үүнээс гадна яг Unisim-ийн та нартай хамгийн одоо найдвартай сүлжээг хамгийн хямд үнийг хамгийн одоо өргөн буюу 204 орны дататай eSIM-ийг хамгийн хялбар хэрэглээг санал болгохоор маш том даваа талтай. Ялангуяа сая манай нэг таньдаг ах гадагшаа явахдаа Unisim аваад явсан билээ гэсэн чинь айгүй яг бусад газараас бол үнэхээр хэмдээн байна. Тэгээд сүлжээнээс үнэхээр сайн юм байна гэдэг одоо сэтгэлийг надад өгсөн. Тэгэхээр тийм л одоо гоё найдвартай eSIM байдгаараа даваа талтай байгаа шүү. Одоо бүгдээрээ хоб базар руугаа орцгоё. За хамгийн ихэнд ярих сэдв маань Орхон баяр болоод зай хоёртой холбоотой байгаа. За энэ хоёрыг хүмүүс дахиад л ингээл оруулаад дахиад л харьцуулаад эхэлсэн мөлий. Яг хин нь ингээд инфлюенсер юм бэ гэх мэтчлээ яриа бол ингээд дахиад гараад байгаа байхгүй. За яг энийг ярихын тулд хэдүүлээ Welcome to Mongolia шоуг ярихгүй байхын аргагүй. За тэгээд тус яг шоуны талаар гэх юм бол та хэд манаас үзсэн үү? Яг сүүлд 1 сарын 9 дахь тий яг сүүлийн 2 анги нь Netflix дээр ороод тэгээд манай монголчууд маань ч гэсэн маш их үзсэн байгаа нь бол харагдсан. Тэгэд яалтчгүй энэ шоу бол тий Монголыг бүр маш гоёор сурталчилж өгсөн тийм гоё шоу байгаа хгүй тий. Ялангуяа яг Монголд одоо өвөл бүр ямар юм хүмүүс стресстэй, уур бухимдалтай байдаг үлээ тий. Яг энэ утаа төвөгчрэл гэл бөөн асуудалтай байдаг. Ер нь бол бүгдээрээ л стресстэй байдаг. Гэтэл энэ шоу ерөөсөө тэр талаас нь биш бүр ингээд Монголыг бүр айгүй гоёор харуулж өгсөн байгаа хгүй. Тэгээд яг өмнө ч хэлжсэн да тий яг тэр зураг аваад тэр деталь болгон дээр ингээд анхаарсан байдал. За үүнээс гадна яг 3 болон 4-р одоо дугааруудыг үзээд би л бүр баах хийсэн байгаа. Тийм гоё одоо хөгжилтэй хийсэн байлаа шүү дээ. Яг нэг бөхчүүдийн бэлтгэл хийдэг байран дээр очиод бөөнөрөө байралтаад за тэмүүтээ нөгөө Солонгос тамирчныг яг нөгөө Орхон баярын багш нэг нэг одоо бүс рүү нэг юм уу гуйруу нэг алгаддээ шүү дээ. Тэр хэсэг энэ төр бол бүр үнэхээр хөгжлөөс шүү дээ. Надад л бүр маш хөгжилтэйсэн. Тэгээд мөнгө лавг очрын гэрт нь очдог. Лавг очрын дээр нөгөө нэг театрын үзүүлбэрийг үздэг. Тэгэл яг нөгөө нэг нүүрэн дээр нь ингээд ундах чам шиг ундаг хэсэгч гэсэндээ тэгээ бүр үнэхээр гайхалтай бол хийгдсэн бэлээ. За үүнээс гадна яг лавг очрын хувьд те нэвтрүүлэг цацагдахаас яг өмнөх өдөр наав нас орсон гэдэг бол бас үнэхээр бас юм сэтгэл өвдгөө маш юм хэцүү мэдээ бол байсан. Харамсалтай юм сарын өмнө бид нар бас аавгаа алдсан. Яг 1 сар болж байна те. Тэгэд түүний хувьд бол маш хэцүү байгаа зү те шоунд цэцэгдаад эхэлдэг аав нь ингээд нас ураад бүр ингээд яг давхцчихсан те магадгүй яг тэр шоугаа аавда бас ингээд үзүүлэгээл бодчул байсан байх гэх мэтчлэн ингээд бодохоор бол нэлээд хэцүү санагдсан. Тэгээд лав очрын гэр бүл бас гүн юм илэрхийлээ. Ягаад тэгээд энэ шоу од заяа Орхон баяр хоёртой холбогдоод гараад ирвэ гэдгсэн чинь яг энэ шоуны үеэр ингээд хэлдэг штэ те яг Орхон баяр яг хамгийн сүүлийн дугаар дээр хэрвээ та нар ингээд энэ мөнгөний эзэн бол яах вэ гэсэн чинь Орхон баяр хэрвээ бид нар ингээд ялаад 1 тэрбум воны эзэн болох юм бол та хэдийг ингээд үн төлбөргүй монголоор аялуулна гэж хэлдэг. Тэгсэн чинь яг энэ Welcome to Mongolia шоуны гол санаа нь Орхон баярын тэр үгнээс нь болсон гэж аахгүй юу. Тэгээд Орхон баяр тэгж хэлээ тэр үгнээс нь болоод энэ шоуг хийхээр болоод хийгээд яалтчгүй бүр маш их үзэлттэй, маш их хандлттай байгаа. Тэгэд яг эх орноо одоо дэлхийн тавцан дээр ингэж үнэхээр гайхалтай сурталчилж өглөө гэдэг зүйлүүд бол ингэж яригдсан байгаа. Гэсэн чи яг од заяа Вьетнамд одоо ингэж аялаад явж байгаа 6 оруулангуудаа 10 гаруй жил ингээд энэ улсад ирсэн. Тэгэд гэр орон шиг минь санагддаг болсон байна гэдэг постыг оруулсан байхгүй. Тэгээд үүнээс нь болоод хүмүүс энэ хоёрыг дахин харьцуулаад дахин ингэж ярьж олё хэлсэн. За яг энэ постн дээр
гэх юм бол Арслан Орхонбаяр Монголд ирэхийг уриалж байхад дэлхийн инфлюенсер Од Зэ Вьетнамд очиод гэртээ очисон юм шиг сайхан байгаагаа сошиалоор ярьж байна. Хандлага гэдэг ямар өөр юм бэ? Та юу гэж бодож байна да гэдэг нэг юм одоо пост ингэж оруулсан байгаа хгүй. Тэгэл хүмүүсийн доор нь яг иймэрхүү байдлаар ингээл хандаад бол хэлсэн. Хөтөлбөлээ дараагийн ярих сэдв рүүгээ орцгоё. За дараагийн сэдв маань бас л маш сайхан мэдээ байгаа манайхаа. За энэ нь болохоор Netflix-тэй бас холбогдож байгаа. Яг сая Physical Asia reality show болоод дууссаны дараа Netflix-ийн дахиад л Азийн улс орнуудыг өрсөлдүүлэх тэр шоугаа хийсэн юм бэлээ. Тэгэд уул нь 1 сарын 11-нд энэ одоо шоу цацагдана гэж хэлсэн баггүй. Тэгсэн чинь одоо яг Солонгосынхоо Netflix цацагдсан юм уу яасан тэрийг бол мэдэхгүй байна. Netflix-д бол ороогүй байх шиг байсан. За энэ талаар та нартай мэдээлэл хүрэхэд Netflix-ийн Physical Asia үзэгчдийн анхаарлыг татсны дараа Азийн орнуудын өрсөлдөөн үргэлжилж энэ удаа хөгжмийн чиглэлийн олон улсын нэвтрүүлэг дэлгэцнээ гарах гэж байна. Бөөд найрамдах Солонгос ард улсын CBS телевизийн бүтээл Violet Cup шоу 1-р сарын 11-ний ням гарагаас Netflix-ээр цацагдахаар болж Азийн 9 орны 27 оролцогч нэг тайзан дээр өрсөлдөнө гэдэг ийм мэдээлэл явж байгаа. Тэгэд яг тус шоуг өмнөд Солонгосын продюсер жүжигчин радионы хөтлөгч Choi Daniel өнгөрсөн онд олон улсын дуучдыг нэгтгэсэн нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байгаагаа зарлаж байсан. Түүний нэртэй холбогдсон энэ төсөл одоо Netflix дээр олон улсын үзэгчдэд хүрэх нь тодорхой болж байна гэдэг ийм одоо мэдээлэл орсон байгаа. За үүнээс гадна яг тус одоо шоунд 13 орон шалгаруулад за түүнээс нь 9 улс үлдсэн гэж аахгүй. Тэгэхээр 13-аас 9 улс үлдээд за тэр 9 улсд нь болохоор мэдээж хэрэг бүгд найрамдах Солонгос ард улс, Япон улс, бөөд найрамдах Хятад ард улс, Таиланд, Вьетнам, Филиппин, Монгол, Лаос, Индонез зэрэг ийм улс орон үлдсэн байна билээ. Тэгээд нэг улсаас 3 оролцогч орж байгаа. Тэгээд нийтдээ 27 оролцогчийн ийм гайхалтай нэвтрүүлэг асуудахгүй гарч байгаа юм байна. Тэгээд хэдүүлээсэн хүлээж лээ та тий. Дараагийн ярих сэдэв маань Норгийн улам сайхантай холбоотой байгаа. За яг 1 сарын 5-наас хуулаад яг энэ улам сайхантай холбоотой нийтлэл мэдээлэл бараг л бүх сайтууд дээр орсон гэж хэлэхэд болон бүр маш олон одоо сайт, пэйжүүд дээр ингэж тавигдсан мэдээлэл байгаа. За үүнд болохоор Норгийн улам сайхныг найз охиноо амиа хорлоход хүргэсэн гэх үндслээр 8 хүртэлх жилийн хойрох ялтай зүйлээр яллаж шүүхэд шилжүүлж гэдэг ийм мэдээлэл орсон. За тэгсэн чинь яг тэр 1 сарын 5-ны өдөр NTV телевиз дээр яг энэ улмаагийн орсон нэг юм баримтат кино гэх юм уу да тийм нэг юм нэвтрүүлэг бас гарсан байхгүй юу. За үүнийх нь гарчиг нь болохоор огцрох амархан чагсаал үр дүнд хүрсэн ч маш их дарамт шалт дунд байсан. Тэдний эсрэг олон жилийн турш тогтсон схем ажилласан. Иргэн үндсэн хуульд заасан эрхээ эдлэхэд төвчээр, зориг, сэтгэлийн тэнхээ шаардлагатай болдог гэдгийг залуус биеэрээ мэдэрчээ гэдэг ийм гарчигтай улмаагийн одоо орсон ийм нэвтрүүлэг цацагдсан байхгүй. Тэгээд яг тэр үеэр нь сайтууд дээр ийм одоо мэдээлэл бүр маш ихээр явж исэн. Тэгсэн чинь улмааг өөрийнхөө Facebook дээр нэг мэдээлэл маягийн постыг оруулсан байгаа. За үүн дээр болохоор эдгээр хамгийн үр дүнгүй юм над руу PR-аар дайрах гэдгийг ойлгоогүй юм бах та. Одоо намайг хүн тоохоо болсон шүү дээ. Түрүү жилжингээл улмаа гэж тавилаа. Тэглээгээд эднэрт хэрэгтэй юм нэг болоогүй тэгээд бас ингээ 3 юмыг ингэж онцолж битсэн байгаа хгүй юу. За үүнийх нь нэгдүгээрт намайг яаж ч оролдоод миний сэтгэл зүй тогтвортой. Хоёрдугаарт надад байгаа дэмжлэг юм ойлгодог мас нь логт буюу хөдлөшгүй. Нөгөө талдаа үзэн ядагч нар нь логт болсон. Тэсэндээ zero sum game гэсэн үг. За 3-т одоо бол би бүр шархлагч үгүй байна дөө. Та нарыг өрөвдөөд байна. Ажил олж хийлдэ дөрвтэй ха гэдэг ийм эможиг тавиад ийм постыг оруулсан. За энэ пост нь бол бүр маш олон хүмүүст хүрсэн гэдэг нь бол харагдчихсэн. За хэдий улмаа ийм пост оруулсан ч гэсэндээ те яг л нөгөө өмнөх одоо нийтлэл дахин ингээд сэвэгдээд гарч ирсээр л байсан. Одоо төлөө дараагийн ярих сэдв рүүгээ орцгоё. Дараагийн ярих сэдв маань одоо яг сошиал эрх хоёр хүний хоорондын одоо маргаан гэж хэлж болно. За энэ хинбэ гэхэлэр комедиан Амраа болон Нямбатар хоёр байгаа. За тэгээд яг сүүл нэг юм одоо үгүй нэг юм скриншот хийсэн нэг юм зураг бүр ингээд маш олон хүмүүст хүрсэн шүү дээ тий. За тэр зураг нь болохоор яг нүг Амрагийн постн дээр хин Нямбатар одоо ингээд комент хийсэн тий. Тэр комент нь болохоор сарын хэдэн төгрөгөөр ажиллаж өгдөг вэ дүү гэдэг тийм комент чихэд тэгсэн чинь Амраа болохоор Нямбатарт зөрүүлээд ганц газар гихгүй хэрүүлж гэдэг ийм комменто одоо Амраа өөрөө скриншот хийгээд битэрийн амралтын өдөр нэг юмрхүү өнгөрж гинэ гэдэг зураг бол бүр маш олон хүмүүст хүрсэн шүү дээ тий. За энэ яг яасан бэ гэхлээр эхлээд 1 сарын 10-нд Амраа нэг юм пост оруулсан байгаа. За тэр постн дээр болохоор манын дотор Нямбатар дараах цагаан сараас өмнө огцрон
ногчрно гэсэн яриа яваад байсан үнэн юм болов гэдэг утгатай постыг одоо ингэж оруулсан байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ постныхон доор комент хийсэн юм уу, өөр постныхон доор комент хийсэн юм уу гэдгийг бол мэдэхгүй байна. Нүцэн амраа хамгийн эхэлж ийм пост чи тэгээд энэ хоёрын хооронд энэ одоо сошиал дээрх маргаан гэх юм уу те энэ зүйл нь хэлсэн байгаа байхгүй. За үүний дараа амраа Нямбат даргаыг уурлуулсан болохоор миний талаар баахан гүтгэлэг хар мэдээ явах болов уу гэснээр ингээд Вьетнам гэд ингээд бичсэн байгаа. Тэгэд ягаад Вьетнам гэж аавэ гэхлээр яг Нямбатрыг ас хүмүүс яагаад шүү дээ. Ингээд Вьетнам фотодыг одоо ашиглаж пост дээр лайк даруулдаг ингээд бахан лайк болон зүрх даруулдаг гэдэг юмнуудаас хэд хоногийн өмнөөс нэлээх явж исэн шүү дээ тий. Сан байцгаана уу манайхаа. За Нямбатар даргын фэйсбүүкээр нэг очлоодох юм. 273 мянган дагагчтай юм байна. Тэгээд энэ би дагагчаа ус өсгөх гээд байгаа байхгүй юу. За тэгсэн чинь ахуугийн энэ дагагчийн энэ одоо энэ нэг постн дээр байгаа дагагч энэ дагагч нараас нь хэдийг олмоор байх юм. Энэ зүрх дарсан дагагч нараас нь Эрика Маса Лене Полар Парни Петлес Ясис Хонко энэ хаанхын хүмүүс юм болоо. Эднэрийг хэдээр зараад байд юм болоо. Эднэрийг зардаг хүмүүс нэвэл надад холбогдоод хэлээд гэж. За тэгээд ингээд Вьетнам гэж ингэж бичсэн байгаа. За үүнийхээ дараа болохоор дахиад айдас хүдс хийхээ гэд ийм одоо тайлбартаагаар Вьетнам найзуудаа дуудахаар шийдсэн Нимба гэд ингэж одоо бас оруулсан байгаа байхгүй. За үүнийхээ дараа болохоор дахиад Нимбахад блоклуулжээ гэдэг энэ постыг оруулсан билээ. Тэгэхээр Нимбатар бол амрааг блоклчихсан юм шиг үлээ. Яг сэний амраагийн Нимбахад блоклуулжээ гэдэг одоо тэр постныхон доор улам сайхан бас бичсэн байгаа байхгүй юу. Намайг бас ингэ блоклцсан билээ гэд бас тэгэж ингэж бичсэн байсан. За үүнийхэн дараа амраа дахиад л ингэж баахан юм одоо ойлгохдохгүй те би зэнд ингэ зургийг оруулчихъя. Яг юм ойлгохдохгүй хэлээр ингэ баахан бичэнгүү те Нимбатар баг гэдэг нэг юм нөгөө нэг одоо Вьетнам гэдгээр нь л ингээд нэг дооёолж байгаа гэх юм да тий нэг тиймэрхүү байдлаар ингэж пост оруулсан байсан. За тэгээд дараа нь амраа 1 сарын 11-ний өдөр нэгэн одоо юм жижигхэн юу гэдэг богинохон лайв хийсэн байгаа байхгүй юу. За тэр лайв дээр яг юу гэж ярьдаг вэ гэхэлэр бит хоёрын одоо энэ маргаан яагаад хэлсэн бэ гэдэг талаар ингээд одоо нөгөө арт түмэндээ гэх юм да тий иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор энэ лайвыг хийж гэнэ гэдэг лайв хийдэг. За тэр лайв дээр яг юу гэж ярьсан бэ гэхэлэр одоо ингэж аахгүй юу яг амраагийн яг ийм гэд хэлсэн зүйл бол биш зэ манайха зөвөр би ийм юм болов гэж бодож ийн гэдэг өөрийнхөө бодлыг хэлдэг байхгүй юу. За тэр нь болохоор Монгол ардын нам дотор ингээд бөөн одоо цодон гэх юм уу те улс төрийн ингээд цодон болоод байгаа юм шүү. Тэгээд Нимбатрыг ер нь бол ингээд байлганд байлахгүй гэд бөө юм болоод байгаа юм шүү гэж би бол харж байна. Гэтэ энэ бол яг үнэн баттай юм биш. Одоо юу гэдэг зөвөр миний бодол шүү хүмүүсээ гэдэг байдлаар хэлж байгаа байхгүй. Тэгээд тэрийг ойлгоогүй нэг юм пост бол ингээд бичсэн юм а. Тэгсэн чинь намайг бүр меншн хийгээд өөрөө ингээд орж ирсэн. Тэгээд битэрийн хооронд бол нэг иймэрхүү болсон юм а. Тэгээд би энэ Нимбатрт ингээд хандаж одоо энэ лайвыг хийгээгүй зүгээр иргэдтэй зориулж энэ лайвыг хийж байгаа гэд. За тэнгуүдээ Нимбатр ингээд өөрийгөө би ингээд хамгийн их юм хийсэн хотын дарга гэж хэлээд ах юм а. Яг үндэ хамгийн их одоо тэр төсвийг авсан тим хотын дарга штэ. Тэгээд Нимбатр бол тим сайн хотын дарга байгаагүй. Нэг их юм хийгээгүй штэ гэдэг зүйлийг бол ярьсан бэлээ. Нимбатр бол миний харж исэн хамгийн их төсөвтэй тэг нийслэлчүүдийн татварыг хичнээн өндөр болголоо. Хамгийн өндөр төсөвтэй тэгээд тэр их цугларсан мөнгийг ямар ч үр ашиггүй юмд баахан зарцуулчаад тэрийг би амар их юм хийсэн гэж яриад байгаа. Тийм л хүн шүү. Тэгээд тэрийг бас хэлэх ёстой. Тэгээд Монгол ардын намын зодон versus 2 татварын нийслэлийн татварынхнаар эхэлсэн бололтой юмдгаа. Тэгээд яг амраагийн ярьж байгаа болохоор амраач нүуний weekly show гэд хийдэг ч тээ. Тэгээд би ингээд weekly show дээр Нимбатрын талаар зөндөөл ярьжсэн. Зөндөөл юм болж исэн. Гэтэ хэзээ ингэж байгаагүй ч яг энэ асуудал төр ингээд намайг меншн хэд гарч ирж байгаа нас ингээд айгу сонио юм шиг байгаа гэх мэтчлэн ингээд ярьдаг байхгүй. За үүнээс гадна одоо яг сайхан нүуний татварын дарганаар гадагшаа ингээд нөгөө аяллаар явлаа. Тэгээд төсвийн мөнгөөр ингээд аяллаар явлаа гэдэг мэдээлэл бол ингээд харсан штэ. Тэгэд яг үүнтэй ингээд холбоотой бас ингээд ерөн л юм нүуний нам доторх юм болоод ах шиг байна гэдэг зүйлийг бол ингээд амраа ярьж илээ. Тэгэд одоо хэдүүл яг энэ сэдвээсээ гараад яг тэр татварын дарга нарын талаарх яриа руугаа орцгоё. За тэгээд яг татварын дарга нар одоо ингээд Дубай руу яваад аялж гинэ, төсвийн мөнгөс аялж гинэ гэдэг мэдээлэл бол аль дээр гараад бүр бөөн юм болж исэн. Тэгээд яг сая
яг тэр гадаадаас ирээд онгоцны буудал тэр буунгууд ингээд сайтууд очиод ингээд мэдээлэл авсан бол харагдсан. Мэдээлэл биш ярилцлага шүү за манайхаа. Яг онгоцноос буугаад орж ирэнгүүтээ шууд нүг сэтгүүлч сайтууд очиод шууд яриа авдаг байгаа. За тэр яриан дээр яг тэр дарга нь юу гэж ярьдаг вэ гэхэлэр одоо ингээд нийслэлээс зохион байгуулад бид нарыг явуулсан юм аа. Тэгээд энэ мөнгө нь ингээд нийслэлээс гарах байхаа гэдэг зүйлийг хэлдэг. Тэгэнгүүтээ нүг ажлаа тасалж явсан гэдгийн хувьд болохоор би өөрөө шууд удирдлах нь учраас хүмүүст ингээд чөлөөг ол өгсөн. Тэгээд өөрөө болохоор энэ нүг дээшээ бас мэддээд ингээд явсан гэдэг зүйлийг ярьсан байлээ. За үүнээс гадна яг хэдийн хэмжээний төсөвтэй те яг тэр аяллахын зардал нь хэд болсон гэдэг талаар ярьдаггүй. Бас яг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй гэх юм уу да. Яг хэдэн хүн явсан гэдэг талаар ерөөсөө мэдээлэл өгөхгүй тийм яриаг бол өгсөн байлээ. Тэгэд одоо ямар нэгэн зүйл боллоо гэхэд би одоо ингээд хариуцлага өөрөхөд ингээд бэлэн байна гэд тэр дарга нь юм яриаг бол өгсөн байсан. Тэд чирэг яг энэ асуудал дээр бол иргэд маш их уур бухимдалтай хандчихсэн те. Одоо ингээд бид нар бол маш их хэмжээний ингээд татвар төлдөгөө гэсэн чинь бидний төлсөн мөнгнөөс буюу одоо улсын төсвөөс одоо эдгээр ингэж аялал цугаална гэж үгс үгээд юм бэ гэж хүмүүс бол маш их ингэж уурлаж бухимдаж байгаа нь бол харагдчихсэн. За үүнээс хамаарат ажлаа тасалж Дубай явсан нийслэл дүүргийн татврын дарга нарыг ажлаас чөлөөлөхийг ерөнхий сайд зандан шатар ТЕ-гээд үүрэг болгосон гэд бас ийм нийтлэл басан гэж явж илээ. Тэгэхээр ер нь бол энэ хүмүүсийг одоо ингэж ажлаас нь чөлөөлөх гэдэг асуудал ингэж яригдж байгаа юм байлээ. За тэгсэн чинь үүний хажуугаар бас л нөгөө хүмүүс жоохон мааз шүү дээ. Тэгээд энэ мааз одоо постуудаас орсон. За энэ нь болохоор хуульч Батгүй гэдэг хүний одоо пэйж дээр орсон байгаа байхгүй юу. За үүн дээр болохоор татврын дарга нарын туршлага судлаад ирсэн Арабын нэгдсэн Эмират улсын хувь хүний орлогын албан татвар байхгүй. Манайд 10% байдаг. Одоо татвар буурах байхаа гэдэг утгатай ийм пост бас ингэж орсон байгаа. Одоо бүгдээрээ дараагийн ярих сэдв рүүгээ орцгоё. За энэ сэдв нь болохоор маш олон хүмүүсийг бас сэрэмжлээсэй гэж боцсон үгднээс ярих гэж бодсон. За энэ болохоор гадуур луурын асуудал бүр маш их байна. Гэтэ энэ зөвхөн Монголд ч ингэж гараад байгаа юм биш үү? Бүр дэлхийн нийтээр ер нь бол ийм луурддаг, хакерддаг асуудал маш их байгаа харагдаад байгаа байхгүй юу? Тэгэд Монголд яг сүүлүүд ямар луур байгаад байна вэ гэхэлэр ийм азтан тодруулдаг те нэг юм бинго гэдэг үлүүдээ те нэг юм хусдаг суглааг хусаад за тэнгуүдээ та ингээд тэдэн сая аздан боллоо та ийм их мөнгөний аздан боллоо гэх мэтчлэн ийм зөөлөд бүр маш их явж байгаа байхгүй юу. Тэгэд яг хамгийн сүүлд цагдаагийн байгууллагаас буюу яг одоо энэ цагдаагийн ерхий газрын урьдчилсан сэргийлэх хилтэс гэдэг пэйжээс нэг юм одоо ийм суглааны хохирогч болсон хүний бичлэг бас ингэж орсон байлээ. Тэгэд энэ талаар та нартай ярьж өгье. Яг энэ одоо бичлэг дээр хүнийг ингээд ардаас нь дүрсийг нь аваад тэгээд дуу хоолойноос ингэж өөрчилсөн байлээ. За тэгээд ингээд өөрөө хохирсон талаар ингэж яриаг өгсөн байгаа байхгүй. За хамгийн эхлээд болохоор нэг юм аздан юм шалгаруулах тэр нөгөө нэг хусдаг суглааны ингээд бичлэг үзсэн гинэ. Тэгээд үзчихсэн чи яг өмнөх хүмүүс нь хожоод Гэрэлмаа гэдэг хүн ч гэсэн ингээд бүр хэдэн саяар нэг хожоод ахаар нь өн чинь ингээд үний юм шүү гэж бодоод яг өөртөө байсан 400 мянга ингээд тэр суглаанд өгсөн гэж байгаа байхгүй. Тэгээд өгсөн чинь өөрт ингээд баяр хүргээ та ингээд 50 сая яздан боллоо чатар ингээ холбогдоод ороод ирээрэй гэсэн гэж аахгүй. Тэгээд чатар ингээ холбогдоод орсон чинь энэ ингээд олон улсын банкнаас ингэж явуулдаг зүйл байт юм а. Тэгээд та энэ 50 сая авахын тулд та ингээд 10% нь буюу 5 саяыг өгөх ёстой гэдгсэн гинэ. Тэгэхээр та нар над 50 саяас ингээ хасч болтгүй юм уу? Одоо ингээ надаа мөнгө байхгүй байна гэдгсэн чинь тийх ингээ ямар ч боломжгүй та гэхлээр ингээ урьдчилгаа 10% нь ингээ өгөх ёстой гэд хэлсэн байна л да. Тэгээд өөрт нь мөнгө байхгүйсэн болохоор найзаас асуугаад энэ чинь найз нь 5 сая бол ингээ алгаа 2 сая 700 мянган төгрөг байна гэдгсэн байна л да. Тэгээ найзаасаа тэр мөнгөний зээлээд тэгээ нөгөө чат руугаа бичсэн гэж аахгүй. Яг 5 сая бол ингээ алгаа ингээ 2.7 сая яана гэдгсэн чинь за одоо ингээ банкнаас асуутыг гэтэнгүүтээ за та над мөнгө ингээ энэ данс руу ингээ шилжүүлээд өгөөрэй гэдгсэн гэж аахгүй. Тэгээд нөгөө мөнгө шилжүүлсэн чинь за ингээ олон улсын банк хоорондын гүйлгээ учраас тань руу ингээ мөнгө чи орой орно шүү гэдгсэн гинэ. Тэгээд за гэд хүлээгээд бичсэн чинь орой болоод тэгээд нөгөө пэйжээс нь шууд ингээ блоклоод алгуулчихсан гэсэн. Энэ бол ингээд яг сэрэмжлүүлсэн бичлэг байгаа хгүй юу те. Тэгэл яг одоо ингээд найзаасаа зээлсэн тэр 2 сая 700 хаанаас яаж ингэж олж өгөө би бол мэдэхгүй байна. Надад хэцүү байна гэдэг зүйлийг ярьсан. За бас яагаад монголчууд ингээд нэгээ зайллаад байгаа юм бэ гэдэг зүйлийг яриад одоо та нар ингэж хүн залилж олсон мөнгө чинь та нарт өрөөсөө юм болохгүй гэдэг зүйлийг хэлдэг байхгүй. Тэгэд энэ бол яг үнэн шүү дээ те. Хин нэг одоо ингэж хуурсан, залилсан, ингэж мэхэлж авсан, хин нэгнээс ингэж хулгай хийсэн, хин нэг ер нь хохироож олсон мөнгө ер нь л юм болохгүй. Тэгээд үйл өвөр гэж угаасаа байдаг шүү дээ те. Энэ хүмүүс дээр ямар нэгэн байдлаар тэр үйл өвөр бол ирнэ. Тэгээд энэ бол ингээ ойлгоо тийм юм хийхээ одоо болтгон бахта ялангуяа яг энэ одоо ингэж хусдаг суглааны энэ юу заяа
энэ зайлан бүр маш их бүр ингээд газар авсан манайха. Яагаад гэвэл тэд нар чинь нэг юм пэйж нээгээд тэр пэйж нь ингээд хүн нэг дагдаггүй тэнгуүтэй яг ийм суглааны бичлэг лайва хийдэг тэрийгэ бүүстэлчдэг байхгүй юу. Тэр бүүст нь яг яадаг вэ гэхэлэр та ингээд хайгаагүй те Facebook дээр хайлт хийгээгүй байхад чинь ингээд таны Facebook дээр чинь шууд автоматар гарч ирээд тань ингээд харагдаад байдаг. Тэгээд ингээд хүмүүс ингээд харж ангууд энэ нүдэн дээр ингээд хин нэг мөнгө хожоол те өө ингээд суулгаа ингээд хасаад өө та 10 саяг хожлоо та 5 саяг хожлоо та 50 саяг хожлоо гэл яриад харж хүн энэ ингээ үнэн юм болов гэдээ яг үндэ орчиж байгаа байхгүй. Тэгээд яг энэ хүний тэр бичлэгэн доор ингээл хүмүүс битсэн л хэлээ л те ийм зүйл одоо ингээ заллин гэдэг юм мэддэг юм уу яагаад ийм юм тэтгэдэг юм бэ ийм тэтгээд тахтай яриачтай гэдэг хүмүүс байгаа байхгүй юу. Гэхдээ яг үндэ энд итгэдэг хүмүүс байдаг. Яг ингээд нэрэл үнэн юм биш үү те гэл те нэр ингээд аз ёндон таарад ингээд мөнгө хожчих юм биш үү гэдэг гэж хардаг хүмүүс байгаа. Тэгэд ялангуяа эдгээр нь бидний аав ээж өвөө эмээр байгаа даахгүй бүр дийлэнх нь тэгээд өөрсдөө ингэж хохироод агаад ийм зүйл байна. Тэгэхээр хин нэг буруутгах биш харин тэр хүмүүстэй маш сайн хилдэг ойлголдог байх хэрэгтэй байгаа даахгүй. Би тэгээд яг яаж ийм суглааны ийм лувер маш их байдгийг мэддэг вэ гэхэлэр миний Facebook дээр маш олон удаа гарч ирсэн байхгүй юу. Бүр нэг биш хэд удаа гарч ирээд тэгээд би харсан чинь ингээ бүүстлсэн байгаа байхгүй. Тэгэд энэд ингээ бүүстлээд ингээ хүмүүст харагдуулаад энэ лувра хийд юм байна гэж бол бодож исэн. Тэгээд дахин гарч ирээд харин за эдгээр яг ямар процесстой яг энийг хийд юм болоо гэд нэг жоохон хэрэгт дурлаад ороод харсан байхгүй. Тэгээ ороод харсан чинь одоо нүг за одоо тэр гэдэг хүний одоо суглаагийн хосыг гэл ингээл хусаад байгаа байхгүй. Тэгэл хусаад хамгийн гол нь тэр хүмүүс нь бүгдээрээ аацтан болоод идэг заяа. Бүр ингээ 5 сая, 10 сая, 20 саяар нь хожвол та 20 саяын аацтан боллоо гэл зарим бүр ингээ 200 саяын хүртэл аацтан болоод байгаа байхгүй. Тэгээд угаасаа эн чинь мэдээж хэрэг ойлгомжтой лувь штэ тий. Тэгээд ингээ хүмүүс аацтан болоод ангууд нөгөө хэд нь итгээд ингээ хүмүүс аацтан болоод тийштэй гэд ороод идэг. Тэгэд аацтан болсон хүмүүсээ чатаар холбогдоод ороод ирээрэй гэдэг юм лээ. Тэг би яг чатаар оронгууд яг юу болт юм болоо гэсэн чи яг саяны хүн ингээд ярьж байгаа байхгүй юу. Бас яг үүн дээр нь одоо эдгээрийг мэддэг хүмүүс бас байгаа штэ тий. Энэ ингээд лувь шүү хүмүүсээ бити эдгээрээ лувь шүү гэж бичээд идэг. Тэнгүүд тэр хүмүүсийн комментиг нь маш хурд устгачдаг. Бүр ингээ айгүй хурд ингээ шууд устгачдаг заяа. Тэгээд бас нэг хүн ингээ жоохон буруу шатсан юу гэсэн бэлээ нэг юм сөрөг коммент хийсэн ба. Тэгсэн чинь тэр одоо нүг суулгах хүсэж байгаа одоо тэр хүүхдийн хан хэлж байгаа үг нь болохоор түүл ингээ үцгээ болооч гэд тэгдэг байхгүй. Тэгэхээр би бас ингээд доор нь бичсэн үцгээ болооч гэж хэлээд өөртөө бүүстлээд ээж яагаад ингэж хэлээд байгаа юм бэ? Тэгвэл бүүстэй болооч гэсэн чинь шууд намайг шууд ингээд блоклоод ингээд алгуулчих жоохоо байхгүй. Яг иймэрхүү байдлаар тэр лувра хийдэг юм а. Тэгээд бид нар өөртөө ингээд орохгүй бид нар өөртөө мэддэг байсан ч гэсэндээ нөгөө бидний ах эгч нар, аав ээж нар, өвөө эмээ нар орох маш их магадлалтай. Тэгээд энэ болгон ч худлаа шүү манайхан бити ерөөсөө итгэхээрээ. Тэгээд тэр хүмүүсийг одоо ингээд шоолох биштэй харин ч хав ойрхоноос асуугаад энэ бол худлаа шүү гэдэг зүйлийг бүр хэлэх нь айгуу чухал юм билэ. Би яг сүүлд тэгж утсан. Бас яг ингэж хүмүүс ороод идгийг би яг яаж мэдсэн бэ гэхэлэр одоо ингээд нүг одоо үгүй энэ ингээд иймэрхүү юм чинь ингээд лувра тэгээ хүмүүс ер нь лувр гэдэг мэддэг байхаа гэж бодож исэн чинь манай хамаатныг ч ингээд хэлсэн. Бас ингээд хэдэн мянгаг үлээ оруулаад тэд болгож авдгаа гэдэг ингээд тэд дахин нугуулж авдгаа гэдэг нэг юм явж исэн гэж байгаа хгүй. Тэгээ манад ирэх ингээд орчвол ингээд мөнгө нь ухлаад авчих юм гэж бодоод тийш нь мөнгө шилжүүлээд тэгээ тэр ингээд худлаа болоод ер нь бол бас л нэг төрлийн лувр л байгаа хгүй. Тэгээ тэр нь тийм бага мөнгө шас нэг хэд илээ 100 илүү 200 жилөө мянгаар ингээ орцсон байсан. Тэгээ тэр мөнгө авчдаг ингээд лувр юм билээ гэж аахгүй. Тэгээ тэр бол угаасаа ойлгомжтой. Тэгэхээр бид бүгдийн хүрээлэлд иймэрхүү зүйлээ мэдгүй хүмүүс бас байдаг юм а. Тэгэхээр хэдүүлээ ингээд хэлж өгөх нь маш чухал гэдгийг онцолж бүр хэлмээрээ. За одоо төлөв дараагийн ярих сэдв рүү орцгоё. За энэ сэдв маань миний суваг дээр бүр маш удаан яригдж байгаа буюу мөнх хот болон дуурхамж хоёрын асуудал байгаа. За хамгийн сүүлд дуурхамж 12 сарын 30-нд нэгэн постыг оруулсан. За энэ постн дээрээ болохоор баримт цаг хугацаа тодорхой байхад үнэн аяндаа ил болно гэдэг. Одоо яг нэг асуудалтай холбоотойгоор гэх юм уу да нэг юм постыг бол оруулсан. Гэхдээ энэ постноос хойш маш олон юмнууд оруулсан. Гэхдээ ерөөсөө тэр асуудалтайгаа холбоотой биштэй шал өөрөөр утга агуулгатай постуудыг оруулаад яваад байгаа байхгүй юу. За тэгсэн чинь 1 сарын 9-нд мөнх бат одоо өөрөө яг Facebook дээр нэг юм бичлэгийг оруулсан. За тэр бичлэг дээр яг гол нь юу гэж ярьдаг вэ гэхэлэр дуурхамж одоо ингээд намайг өөрийнх нь нэрийг одоо ингээд сошиал дээр яриулахгүй байх те өөрийнх нь нэрийг энэ бичлэг дээр ерөөсөө хэлж болохгүй байхаар шүүхэд одоо юм одоо үгдүүлээ нэхэмжлэх гэх юм да шүүхэд
ингээ хандсан байна. Энэ хүнийг миний нэрийг битгий хэлүүлээд өгөөч гэд шүүхэд гомдол гаргасан. Буюу Мөнхбат гэдэг хүнийг ерөөсөө дуурхуу гэдэг нэрийг бичлэг болоод сошиалээр ашиглахгүй болгох тийм одоо шүүхтэр тийм хүсэл төгсөн байлээ гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгээ Мөнхбат болохоор дуурхамжийг би Монголд очсон гэж мэдээгүй байсан. Харин хүмүүс яг Монголд ингээд дуурхамж очсон байлээ гэд хүмүүс яриад харна. Одоо л яг энэ шүүхийн хүслийг хараад би ингээд ойлгож ин одоо л ингээд мэдэж авлаа гэдэг зүйлийг ярьдаг. За үүнээс гадна хэрвээ ингээд дуурхуу чи яг ийм чанартай нотой биш одоо бүтээгдэхүүн зарж исэн бол хоёул зүгээр шүүхтэр ингээд уучраа олж болох байсан штэ. Чи ингээд намайг хүрээдэр гэдгсэн би очсон сар гаруй ингээд Монголд байсан. Гэтэ өөрөө хаашаа чимээ ингээд алга болсон мэдтэй. Тэгээд яг ингээд ажил төрөл хэцүүдлээгээд буцаад уурд ингээд ирэнгүүт одоо ингээд Монголд очсон ингээд намайг шүүхэд өгөөд байна гэдэг зүйлийг ярьсан. За үүнээс гадна яг дуурхуу одоо ингээд яг эрүүл мэндийн яам дээр одоо ингээд дуурхуу эмч гэдэг эмч байна уу гэд одоо тийм шүүлгэх тийм хүсэл төгсөн чинь миний тэр хүсэлтийн хариу нь болохоор дуурхуу гэдэг нэртэй эмч байхгүй гэдэг хариу гарсан гэдэг зүйлийг бас ингэж хэлдэг ба. Тэгээд яг тэр бичлэгнийхаа төгсгөлд дуурхуу эмч гэдэг нэрээ болоод дуурхуу онлайн шоп гэдэг нэртэй болоо. Хэрвээ яг анханасаа дуурхуу онлайн шоп гэдэг нэртэй байсан бол би ингэж явахгүй байсан штэ гэх мэтчлэн зүйлүүдийг яриад тэр бичлэгээ бол дууссан мөлий. Тэгээд хэдүүлээ одоо энэ асуудал юу болох нь харчлаа тийм ээ. Дараагийн ярих сэдв маань ариун зайтай холбоотой байгаа. За дөнгөж саяхан буюу яг өчигдөр ууржигдэрхан л яг энэ ариун зай болон түүний ээж ахын бичлэг сошиал дээр тараад маш олон сайт, маш олон одоо пэйжүүд дээр ороод явж байгаа. За үүнийг нэг та нартай хэлэх юм бол MN News цэгийн дээр орсон мэдээлэл байгаа хгүй юу. За үүн дээр болохоор өмгөөлөгч Баярбат агсны охин ариун заяа ээжтэйгээ эд хөрөнгийн маргаан үүсгэж улмаар ээжигээ цоцсон гих тайлбартай зураг бичлэг өчигдөр буюу 2026 оны 1 сарын 11-нд захин орчинд тарсан. Уг мэдээлэлтэй холбоотойгоор цагдаагийн ерхий газраас тодруулга авлаа. Цагдаагийн ерхий газрын мэдээлснээр тухайн бичлэгийг хизээ хийгдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ариун заяагийн ээж өчигдөр цагдаагийн байгууллагад хандаж уг бичлэгийг хэн захин орчинд нийтлэлснийг тогтоолох хүсэл гаргасан байна. Одоогоор холбогдох шатны ажиллагаа үргэлжилж байгаач мөн ариун заяа нь одоогоор гадаад улсад байгаа бөгөөд захин орчинд тархсан бичлэг нь хэдэн жилийн өмнө бичигдсэн байж болцшгүй албаны их сурвалж онцоллоо гэдэг ийм ба. Гэсэн чинь яг уг асуудал дээр нь чулуун цэцэг өөрийнхөө фэйсбүүк дээр нэгэн постыг оруулсан билээ. За үүн дээр нь болохоор цагдаагаас ирж байна. Баярбатын охин ариун заяагийн бичлэгийн талаар юм байна. Зөв штэ. Тэр хүүхний хүн дарамтлж байгаа, зодож байгаа, кофе цай асгаж байгаа, ээжигээ хүчирхийлж байгаа, сошиалд хүмүүсийг мершн хийж гутаанд оромжуулж нэр төр алдар хүндэт нь халдаж байгаа. Хоёр өөр регистрийн дугаартай байгаа. Шээснээс нь сэтгцэд нөлөөт бодис илэрсэн ч гэрчээр шүүхэд оролцож байгаа гэд хууль огт үйлчлэлтгүй мэт хандлага олон иргэдийн зэвүүцлийг хүргэж байна шүү дээ. Хуультай оронд чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдах ёстой гэдэг энэ постыг оруулаад энэ нь мэдээж хэрэг маш олон хүмүүст хүрээд бүр 1300 реакшн авсан байгаа хгүй. Тэгсэн чинь энэ хоёрын сошиал маргааны дахин үргэлжилсэн яасан бэ гэхлээр чулуун цэцгийн яг саяны постыг нь ариун заяа шеэрлэнгүүтээ тэгэд яана гэнэ нөгөө цагтаа хазаж хамаа гэдэг утгатай энэ постыг өөрийнхөө фэйсбүүк дээр оруулсан. За тэгсэн чинь чулуун цэцэг бас л зөрүүлээд яг саяны постыг нь шеэрлэнгүүтээ үгүй энэ хүүхэд юм сурах юм уу юу? Би одоо тэгээд цагдаа ингэн гинэ миний дүү гэд ярьдаг эрэгтэй хүмүүс үү? Хуулаа ингэд хаас дотоо суусан ч ийм юмаа мэддэггүй юм уу да гэдэг ийм постыг бас ингэж оруулсан байгаа. Тэгээд яг тэр бичлэг дээр юу гардаг вэ гэхэлэр ингээд хаалгын төгсчихсэн ээж нь хэдэр хаалгыг зохио төгшөглөөд ингээд яг гівдэж байгаа процесс гардаг байхгүй. Тэгээд ингээд нэг нүх гаргачихсан гэх юм уу да тэгээд яг тэргээр ингээд ариун зайтай хоорондоо юм ярьж байгаа хэсэг бол харагддаг. За тэнгуут ариун зай болохоор ээж та яг одоо болоо таны энэ бичлэгийг чи сэмүүтэд үзүүлэх юм бол та сэмүүтэд ингээд хэвтэх хэмжээний харагдчих штэ гэдэг зүйлийг бол хэлдэг. За тэгээд та ингээд одоо ингээд зээл аваад ижлахгүй та ямар их ингээд зээл авд юм бэ гэдгсэн чи ээж нь наа зээлээ чи би төлчин чамд бол ямар ч ингээд хамаагүй гэдэг дөөхгүй. Тэсэн чи ариун зай болохоор аавын ингээд хөрөнгөч нь бид нарт үлдээсэн ингээд аавын ингээд хөрөнгөчтэй та тэрийг одоо ингээд парцайлаад ингээд зээл тавиад байж болохгүй. Тэгээд энэ хөрөнгөч ингээд ах юм бол одоо бид гурав яах юм бэ гэдэг байдлаар одоо ингээд нэг ах дүүнэр нь л юм шиг байгаа. Тэгээд бид гурав одоо ингээд яах юм гэдэг байдлаар хэлж байгаа тэр бичлэг нь бол ингээд цацагдаад бүр маш олон сайт пэйжүүд дээр бол орсон. Тэгээ та хэд маань ч гэсэн харсан баг. Мөн тэр бичлэгнээс гадна яг нэг зураг бол тарсан байгаа. За тэр зурган дээр нь болохоор одоо яг ингээд ээжийнх нь нүүрэн дээр ингээд нүрийг одоо хин гэдгийг таниулахгүй гэдэг юм уу да нэг ингээд юм дарчдээ шүү дээ. Яг тэгээд дарчихсан. Гэтэ яг тэр ээжийнх нь үс эмэг
энэ танагууд яг тэр ээж нь мөн байгаа хгүй. Тэгэл ингээд толгоор ингээд цусгойж байгаа тийм одоо зураг нь бол бас ингэж таарсан. Тэгээд одоо энэ асуудал бол ингээд нилээн одоо хүмүүсийн анхаарлыг татаад нилээн ийм хил ам болоод байгаа гэх юм уу, яг тийм асуудал бол болоод байгаа. Мөн яг үүнээс гадна ариун цайтай холбоотой бас яригдах нэг зүйл байгаа нь юу вэ гэхээр одоо яг сүүлд нөгөө 16 настай охины ээж нь сэтгүүлч өнөр цэцэгтэй ингээд ярилцж байгаа бичлэг бол ингээд тавигдсан шүү дээ тий. За тэгсэн чинь ариун цай тэрнэр ингээд яг тэр өнөр цэцэгт хандаад гэх юм уу да тий, нэг юм бичлэг оруулсан. За тэр бичлэг дээрээ болохоор одоо миний аавын нас орсон шалтгаанд одоо ингээд сэтгүүлч өнөр цэцэг өөрөө ингээд холбоотой, өөрөө тийм асуудалтай хүн байж одоо тэр ээжийн уйлж байгааг хараад ингээд охиноо алдаад уйлж байгаа тэр зүйлийг хараад ингээд дагаж уйлаад тэр нь бол үнэхээр ингээд худлаа жүжигээ гих мэтчлэн гэж ярьсан бичлэг нь бол бас ингээд тараад маш олон хүмүүсийн бас ингэж дургуутслыг бас ингэж хүргээд байгаа нь бол харагдчихсэн. Тэгээд яг энэ ээжийнх нь бичлэгт хараад бүр маш олон хүмүүсийн ингэж хэл ам болж байгаа. Тэгээд хүмүүс яг тэр бичлэгнийхэн доор одоо юу гэж бичиж гинэ вэ гэхэлэр ер нь дээлэх нь ариун зай руу дайрсан комментүүд бол бичижээ. Яаж одоо ээжийг ийм байдалд оруулж чаддаг байна? Хинээс төрж одоо хин болчод энэ одоо ингэж байгаа юм болоо гэл те. Одоо юм нөгөө нэг хүүхдүүдэд зөв хүмүүжлэхгүй бол иймэрхүү зүйл болдгий шүү гэж хандж байгаа хүмүүс байна. За тэнгуүтээ ээж нь үнэхээр ингэж зээл авнуу байна уу, өөртнөстэй яг ямар хамаа байна гэл те. Гих мэдчлэн хүмүүс бол ингэж маш их хандаж ингэж ууралж илээ. Зарим нэг нь болохоор бас ариун зайг өмөрч байгаа хүмүүсээс харагдсан. Ээж нь өөрөө юм одоо сэтгцэн юм асуудалтай юм биш үү? Өөр ингэж би ингэ хэдэн сар ингэ дэмжлэгдсэн гих мэтчлээ яриад байна штэ гэж ярьж байгаа хүмүүс ч гэсэн харагдсан. Гэхдээ ер нь дийлэх нь буюу одоо бараг л 95 юм болов, бараг эсвэл 90 юм болов харьцаатаагаар дийлэх нь ариун зай руу ингэж дайрч байгаа тэр процесс бол ингэж харагдсан байгаа. За одоо бүгдээрээ хамгийн сүүлийн ярих сэдв рүү орж ийн. За энэ сэдв нь болохоор 32 болон 16 настай эмэгтэйчүүд одоо хүний гарт онц ноцтойгоор амьнасаа алдсан хэргийн талаар байгаа. За тэгээд яг өнөөдөр буюу 1 сарын 12-ны өдөр тус хэрэгүүдийн одоо шүүхийн урьдчилсан хилцүүлэг болсон. За яг уг хилцүүлгээр юу яригдсан бэ гэхээр одоо яг энэ хэрэгүүдийг шүүх рүү бүр ингэж яг шилжүүлэх юм уу, эсвэл дахин мөрдөн шалгалт хийх шаардлагатай мó гэдэг одоо ийм хилцүүлэг бол болсон юм билээ. Тэгээд одоо бол яг ингээд мөрдөн шалгалт бол дууссан. Тэгээд яг шүүх рүү шилжүүлэх хэрэгтэй гэдэг ийм дүгнэлт гараад одоо яг үндсэн шүүх нь 1 сарын 22-ны өдөр буюу яг одоо 10 хоногийн дараа бол ингэж шүүх нь бол болох юм билээ. Тэгээд яг өнөөдөр басан тэр урьдчилсан хилцүүлэг нь болохоор олон нийтэд нээлттэй биштэй хаалттайгаар бол басан. Гэхдээ яг шүүх хурлын яг тэр одоо хилцүүлгийн эхлэл хэсэг бол яг төгсгөл хэсэг гэх юм уу да тий. Нэг юм 2 жижигхэн хилцүүлгийг л яг одоо сайтууд дээр шууд одоо дамжуулж харуулсан байгаа. Гэтэ яг тус шүүх хурлуудын одоо энэ одоо нэрлэгдэж байгаа нэр нь гэх юм уу да тий. Ц давд орч нарын 4 хүнд холбогдох шүүх хурал гэж хэлээд байгаа байхгүй. Яагаад ингэж яригадаад байгаа вэ гэхэлэр одоо 4 хүнд холбогдох гэдэг юм 4 хүнтэй гэж одоо хэлж байгаа гэх юм уу. Гэтэ бид бүгдийн одоо мэддгээр те одоо ган эрдэнэ, номын эрдэнэ, давд орч гэдэг 3 хүнийг бид нар одоо мэддэг буюу зураг хүргийг харсан ямар хүн байдгийг харсан бол инх сайхан гэдэг нэр яваад байгаа болохоос ерөөсөө одоо хүртэл яг тэр инх сайхан гэж хин юм бэ гэдэг талаар огт мэдээлэл гарч ирээгүй хэвээрэл байгаа. Гэхдээ яг энэ шүүх хурал дээр яригдж байгаа нэрэн дунд нь инх сайхан гэдэг нэр яваад байгаа байхгүй юу? Огтор жолон холбогдох 4 хүнд бол 4 хүнийг одоо шүүхийн урьдчилсан хилцүүлэг болж байна. За хэргийг бол давагдэрж инх сайхнаар нь үйлцсэн цагдаагийн мөрдлөгийн хувьцад ил болсон. За чимдамтай цогцсны дэргэд эрэгтэй эмэгтэй хоёр сууж байгаа зургийг талигачин ээж олон нийтэд илгэж за хуулийнхнаас тусламж бол хүссэн байна. Тэгээд хүмүүс дахиад л энэ инх сайхан гэж хин юм бэ? Одоо яг тэр нөгөө баг бандын хүү инх сайхан муу юм уу гэл ингээ бөө ингээд ийм асуулт гэх юм уу да тий. Ийм зүйл бол болоод байгаа. Тэгээд хүмүүс бол ингээд инх сайхныг одоо ингээд яагаад чи харуулаач инх сайхан гэж хин юм бэ гэд хүмүүс маш их тэгж хандж байгаа нь бол харагдаад байгаа. Мөн яг тус хэрэг дээр нөгөө прокуроруудтай холбоотой асуудал нэлээд яригддээ шүү дээ тий. Тэгэл нөгөө хүмүүс Янжин Дулан Баясгалан гэдэг хоёр прокурорыг одоо ингээ болиулаач гэлээ нөгөө ээжийнх нь одоо хэлснээр одоо энэ хоёр хүмүүсийг бас ингээ болиулаа гэдэг нэлээд их тийм юм явж исэн. Тэгсэн чинь яг өнөөдрийн шүүхийн урьдчилсан хилцүүлэг дээр болохоор Янжин Дулан прокурор нь бол ороогүй, харин Баясгалан гэдэг прокурор нь бол орсон. Баясгалан дээр нэмэгдээд Төмөн Үлцэг гэдэг прокурор бас ингэж орсон гэдэг мэдээллийг бас ингэж өгсөн бэлээ. За тэгээд одоо яг 1 сарын 22-ны өдөр яг үндсэн шүүх хурал нь болоод за яг тэн дээр хин яг ямар одоо ял шийтгэл авах юм бэ гэдэг нь бол бүр илүү тодорхойлно. Тэгээд өнөөдөр ингээд шүүхийн урьдчилсан хилцүүлэг болсон ч гэсэндээ давд орж номын эрдэнэ, ган эрдэнэ нарыг яг ингээд яллагчаар татаад бас ингээд яг цагдаагийн машин суулгаад ингэж авч явсан нь л ингэж харагдчихсан.
За ингээд энэ удаагийн бичлэг дээрээ та нартай иймэрхүү сэдвүүдийн талаар ярьж өглөө. Тэгээд юуцсан бид нар одоо ингээд анхаарлаа байнга л хандуулж өстой сэдвүүд одоо асуудлууд байна. За үүнээс гадна ерөөсөө одоо сонор сэрэмжээ алдаж болохгүй нэ тэ өөрсдөө болон үр хүүхдээ хамгаалах ёстой байх нь. За үүнээс гадна бас Netflix-ээр дахиад л одоо Монгол улс маань дахиад дэлхийн одоо ийм давцсан дээр дахиж одоо цойройдох нэнж гэдэг юм уу иймэрхүү мэдээллүүдийн талаар та нартай ярьж өглөө. За тэгээд энэ хүртэл үзсэн бол таад маань лайка дараарай. Тэгээд одоо хүртэл subscribe дараагүй байгаа хүмүүсээ бол бүр заавал дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая хөр хүмүүс минь баяр таа.